Сая 2026 он гараад уулзууруудыг камержуулсантай холбогдуулаад зорчих хөдөлгөөн мэдээлүүдээ шинжилсэн. Одоогоор Улаанбаатар хотод нийт 805 мянган машин бүртгэлтэй. Үүнээс 605 мянган машин сая 3 дугаар сарын 15-ны байдлаар бол хөдөлгөөнд оролцож исэн. Өдөрт Улаанбаатар хотод давтагдсан тоогоор 2.4 сая автомашины хөдөлгөөн зорчилт бол явж байгаа ийм статистик байгаа. Тэгэхээр туулын хурдны зам тэгвэл энэ асуудлыг яг яаж шийдэх? За туулын хурдны зам бол яг тодорхой уулзуурууд дээр бол ачааллуудыг хуваалцаж байгаа. Хамгийн дээд нь бол 34% хүртэл гэж гарч байгаа. Бууруулна гэж гарч байгаа. Улаанбаатарын төвчрлийг за тойрог нэгтэйгээ нийлэх юм бол 50% гэдэг ийм одоо төвчрлийг шийдэх. За энийг зөвхөн өнөөдөр би яриад байгаа юм биш. Энийг 2008 оноос хойш 4 улсын хурлын тогтоол, 5 засгийн газрын тогтоол. За өнөөдөр хүртэл 30 бичиг баримт байгаа. Хамгийн сүүлийнхэн жишээ олгоод ихэд Дэлхийн банкны судалгаан дээр зөвхөн 2021 он төвжирлээс хойш 1.2 тэрбум долларыг бид нар алдаж байна. Туулын хурдны зам бол өндөр ач холбогдолтой Улаанбаатар хотод хэрэгжүүлэх юм төсөл юм а гэдэг энэ Дэлхийн банкны 2025 онд дууссан 26 онд Эрдэнэ төлөөлөгчд ор танилцуулагдсан бичиг баримтаар хүртэл бичсэн байна. Тэгэхээр иргэд нэг юм дээр гайхаад байгаа. Оюутны сайд болохоор 50% бууруулна гэсэн. Тэрийг тойрог нэгтэй нийлүүлж хэлж байгаа. Тойрог нэгтэй нийлээд бол энэ 50% хүртэл бууруулах боломжтой. Яг бол туулын хурдны зам чинь урдуур ангиж явж байгаа. Тойрог нэг нь болохоор юм сарын хэлбэрээр тойроод энэ хоёр нийлж иж ийм голцоо хэлбэрийн цаграг болж байгаа гэсэн. Тэгэхээр бол нийлж ингэж байж иж Улаанбаатар хотын төвчрөл 805 мянган машин дээр 50% нөлөө үзүүлэх боломжтой гэж харж байгаа.